Пробиотик гэдэг нь гэдэсний ашигтай нянга агуулсан хүнс эсвэл хүнсний нэмэлт бэлтгэл юм. Мөн пробиотик хэрэглэхдээ анхаарах зүйлс гэвэл ходоодны хүчилд пробиотик дагуулдаг нянга нэлээд их устгадаг тул аливуулах их хэмжээний амьд бактери агуулсан бэлтгэлийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Мөн ходоодны хүчилд төсвөртэй болгохын тулд аливуулах сүүлийн үеийн технологиор хийгдсэн бэлтгэлүүдийг сонгон хэрэглэх нь зөв. Гэхдээ пребиотик хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй. Таны хүүхдийн дархлааны 80% нь гидсэнд байрладаг бөгөөд хэвийн бичил биетний тусламжтайгаар өвчний эсрэг тэмцэх дархлалыг өдөөдөг учраас та ашигтай нян өгөх замаар хүүхдийнхээ дархлааг сайжруулах боломжтой. Ашигтай нянгуудаа сайн хооллож тэтгэж байвал дараа таны хүүхдийг өвдөхөөс хамгаалах тустай. Иймд та хамгийн сүүлийн үеийн технологиор дайны улсад үйлдвэрлэгдсэн пребиотик болон пробиотик аль алийг нь агуулсан ProBioVision Kids-ийг сонгон хүүхэдтэй дуулгаарай.